Улсын хурлын дарга амар уйсгалан өнөөдөр Монгол улсад хүүхэд хамгаалал хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэний нийгэм олон улсын байгууллагын төлөөлөлтөд уулзлаа. Хүүхэд хамгааллын асуудал тэр дундаа асрамжийн үйлчилгээтэй холбоотой ажил үйлчлэгийг сайжруулах чиглэлд төрөөс зайлшгүй анхаарах шаардлага байгааг салбарынхаа онцолж байна. За тухайлбал хөдөлмөрийн чадвартай хэрнээ эцэг эхийн үүргээсээ зугтаж хүүхдэд төрд даатгадаг хүмүүст хүлээлгэх хариуцлагыг хуулиар чангатгах шаардлагатай гэдгийг онцолж байна. За өнөөдрийн хурлаар бид олон чухал асуудал хэлэлцлээ. Ялангуяа боловсролын хүртээ эмч, цахим орчинд хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр ярилцлаа. Бид цаашид хамтран ажиллахдаа талархалтай байх болно. Ялангуяа цахим орчинд бол хүүхэд илүү ялгарлан гадуур хогдох, хүчирхийлэлд өртөх, магадгүй цаашлаад бол бусад илүү гэмт хэргийн чанартай үйлдэлд бол өртөх ийм үйл замуудыг бол нээж өгч байгаа. Тэгэхээр энэ талаар бол бид нар бүгд бол хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна. Ингэж чадах юм бол бид нар бол цахим орчинд хүүхдийг бол илүү сайн аюулгүй байлгаж чаднаа. Одоо хүүхдийн салбарт мөрдөж байгаа хууль тогтоомжийн актууч гэлээ бидний хувьд одоо хуулийн цаорхоонууд их байгаад байна. Өнөөдөр хөдөлмөрийн чадвартай мөртлөө хүүхдээ хайчаад байгаа эцэгчүүд байж штэ тий. Энэ бид яг ямар хариуцлага тооцох хэрэгтэй бай тий. Энийг бид гаргаж ирэх хэрэгтэй. Өнөөдөр захин орчинд хүүхдийг хамгаалах гэдэг зөвхөн хүчирхийлэл, зодуур нудуур, ялгарлан гадуурхалтаас хамгаалах гэдэг юм шиг. Хамгийн гол нь энэ дотор өв соёлоо хилээ бид нар алдах асуудал аюул байгаа учраас захин орчинд хүүхдийн монгол хэлээр төгс эзэмшдэг, төгс сайхан ярьдаг байх хэрэгтэй. За түүнчлэн хамгийн их сэтгэл зовниж байгаа зүйл бол цахим орчинд дох гэмт хэрэгээс хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг явдал гэдгийг тодтогч байна. За үүнийг цаашид хууль тогтоомжид тусган засаж сайжруулах шаардлагатай байгааг ч дурдж байсан юм а.